За бид хоёр байгаа газар байрлсан газараасаа таксигаар яваад энэ Капитолия гэдэг газрын өмнө ирээд байж байна. За энэ барилга их түүхтэй барилга юм байна. За 1926 онд тухайн үеийн диктатор байсан Жерардо Марчадо гэдэг хүний санаачлагаар одоо өнөөгийн Америкийн цагаан ордонтой адилхан боловч мөн Парисын ийм ордныг дуурайлган хийсэн үндсэн модель нь бол Парисын загвар. Дэлхийн 1-р дайны дараа за Куб улсууд sugar money буюу одоо ерөөсө ёроолгүй юм шиг элсэн чихрийн асар их хэмжээний орлогоос олж ирсэн мөнгөө ашиглахын тулд энэхүү ордон бариулсан байна. За цагаан гантэг чулуу мөн бусад одоо гранит буюу одоо тийм төрлийн чулуунуудаар 5 жил 5,000 ажилтан 3 жил 20 хоногийн дотор барьж байгуулсан ийм ордон юм байна. 1959 оны хүртэл энэ ордон Кубын конгресс байрлаж байсан боловч 59-аас 2013 оны хооронд шинжлэх ухааны мэдээллийн төв болон номын сан шинжлэх ухааны мэдээллийн байгууллагууд энэ ажил байрлаж байгаад 2013 оноос тухайн Капитолийн нэг жигүүрийн одоогийн конгресс буюу ассамблей ашиглаж байгаа юм байна. Одоо 18 онд засвар дуусах юм байна. 18 он засвар дуусаад ассамблей бүрэн утгаар нь одоо ассамблейн гишүүд, конгрессийн гишүүд энд суудаг ийм ордон болж хувирж байгаа юм байна.